Чидүү мод тэдэнд бурхад ба хүмүүсийн хэрэгэлдэг өөрийн тосыг би орхин моддын дээгүүр найган ганхах хэрэггүй хэмэв. Тэгэхээр нь модод инжирийн модонд ирж бидний хаан болооч гэсэнд инжирийн мод тэдэнд би амтлаг сайн үр жимсээ хайж моддын дээгүүр найган ганхах хэрэггүй гэж хэлв гэсэн байна. За үргэлжлүүлээд харах юм бол мөн юу вэ? Усан үзмийн модны талаар гарч байгаа. Усан үзмийн модны талаар гарч байгаа. За юу вэ гэхээр энэ ч Абимелех. Абимелех өөрийн байр сууриа орхичихсан. Өөрийн байр сууриа орхичихсан. За итгэлийг нь хамгаалах тэр байр сууриа. За бурхныг өргөмжлөх тэр байр сууриа. За бурхны өмнө зөв байх байр сууриа. За бүр онцгойдоо бурхны өмнө даруй байх ёстой. За бурхан хэрэгэлдэг тэр байр суурийг орхичихсан. За энэ ч харах юм бол Йотам Шихемийн иргэдэд хандаж энэ үгийг хэлж байгаа. Өөрсдийг нь талаарч хэлж байгаа. Бас юу вэ? Өөрсдийг нь дагаад явж байгаа. Буруудад явхад нь удирдчихсан, чиглүүлчихсэн, дагуулчихсан Абимелехийн талаар хэлж байгаа. Абимелехийн талаар. За энэ ч байх ёстой байр суурь гэж байна. За байх ёсгүй байр суурь гэж байна. Юу гэхээр эсрэгээр энэ ч харах юм бол Махирс 14-өөс харах юм бол Махирсийн талаар гарч байгаа. За юу? Өргөст бут шүү дээ, тэ? За өргөст бут байгаа. За Библиэлд хоёр төрлөөр гарч байгаа. Том модоор гарч байлээ. За бас юу вэ? Энд чинь өргөст жижигхэн бутаар гарч байгаа. Юу гэхээр чицэргэн түүж үзсэн үү? За чицэргэн түүж үдсэн хүн мэдж байгаа, тэ? Шууд удаан гараараа ордоггүй шүү дээ, тэ? Яа гэвэл бэлээ өмсөж байгаа байхгүй юу? За нэгэн зузаан бэлээ өмсөж жагаад болж игэл гараараа биш багжаар нөгөө хайчиг багжаар ингэ түүдэг. Юу гэхээр гараараа орох юм бол хатгуулчихна гэсэн үг байхгүй юу? Хатгуулчихна. За тэгвэл ингүүл яг уу нэг сайхан амрахтаа улайсны дор биш чацарганы модны дор амрыг. Амарч болох болов уу? Үгүй яга болохгүй гэж. Үгүй болно шүү дээ. Нэг гараа сунгаал нэг чацарга амандаа хийгээл нэг час хийлгээд хөвтчихвэл бас болно шүү дээ. Юу гэхээр чацарганы мод жимстэй учраас шавж их цугладаг байхгүй юу? Доор нь амарна гэж байхгүй. Хүн чинь бас нэг унтгаараа нэг эргэж хөрвөө штэ. Гараа нэг хөдөлгөхтөл юу вэ? Яг гэл нэг хатгуулаад, тэгэж нэг хатгуулаад, ингэж нэг хатгуулаад. Юу вэ гэхээр энэ нөгөө гурван мод. Юу вэ? Чидүү мод, инжир мод, энэ усан үзмийн мод. Ингэж байгаа. Өөрийнхөө байр суурийг орхихгүй. Бусдад үйлчилдэг байр сууриа, бусдад өгдөг байр сууриа орхиод яаж моддын дээгүүр найгаж ганхээ? Яаж би өргөмжлөгдөх юм гэж байгаа. Гэтэл эсэргээрээ Махирс юу гэж байгаа? Та нар үнэхээр хүсэж байгаа бол хүрээдэр гэж байгаа. Үнэхээр хүсэж байгаа бол миний сүудэрт хорогд гэж байгаа байхгүй юу? За нэг бут ирэнгуудаа яаж байгаа бол нэг метр гар өндөртөө нэг хүүхэд ирэнгуудаа миний араас би хамгаална гэвэл одоо энэ чинь сонирм шүү дээ, тэ? Гэхдээ юунаас хамгаалах гэдэг нь тэр хүүхэд өөрт нь хамгаалт хэрэгтэй байна. Тэр өргөст бод над дээр хүрээдэр. Би миний сүудэрт хорогд. Хэрвээ тэгэхгүй бол надаас гал гараад та нарыг шатаа шүү. Юу гэхээр энэ Йотам юу вэ? Шихемийн ард иргэдийн хувь тавиланг. Энэ Махирсийн өөрийнх нь хувь тавиланг. Энд ч зөгнөд хэлчихэж байгаа юм. Шатын шүү. Буруу замаар явж иж, буруу хүнээ сонгож байж, тэгж их өргөмжлөгдөж байж та нар шатын шүү. Эцэстээ бурхнаар шийдгүүд шүү. Энийг хэлж байгаа. Тэгвэл миний байр суурь, миний бурхны тогтоосон байр суурь яг ямар байр суурь юм болоо? Ингэдэж штэ. Сургаалт үгс 14 дугаар бүлэг дээр юу вэ? Сүрлийн өмнө ямар зам байдаг вэ? Хөөрхөн царай гэдэггүй. Тийш штэ. Тэр бардам байдал. Сүрлийн өмнө бардам зан. Өргөмжлөгдөх чинээгээр ингэдэж штэ. Өндрөөс унах тусам ингэж байгаа. 1 метрийн өндрөөс үсрэх, 10 метрийн өндрөөс үсрэх гэж ярихгүй унах штэ, тэ? Зүгээр л одоо даруй байж ах. Эсрэгээрээ өргөмжлөгдөж өндөр дээр гарч байгаад тэр дээрээс унах. Үр дүн харьцуулахын аргагүй. Тэгвэл энэ Йотам одоо энэ зүйлээр дамжуулан юу хэлж байгаа вэ? Та нарын дагаж байгаа зүйл яг жинхэнэ нөө. Та нарын дагаж байгаа энэ зам, явж байгаа энэ зам чинь, та нарын дагаж байгаа энэ хүн чинь яг зөв үү? Та нар яг ямар замаар яваад байна вэ? Юу гэхээр үр жимсээр нь таньна гэдгийг л энэ тайлбарлаж байгаа. Үр жимсээр нь таньна. Матай 7 дугаар бүлгээс харах юм бол фарисеучуудыг Есүс хэлж байгаа.
Та нар тэднийг үр жимсээр нь таних болно. Өргөст бутнаас юу гарах вэ? За, муу модноос ямар үр жимс гарах вэ? Эсвэргээрээ сайн модноос ямар үр жимс гарах вэ? За тэгвэл би яг ямар замаар яваад байгаа болоо? За би зөв замаар явж гэнэ үү? За би Абимелехийн замаар явж гэнэ үү? Би Яирийн замаар явж гэнэ үү? Эсвэл би яг Тоологийн замаар явж гэнэ үү? Мэдгэд их амархан. Энд чинь нэг зовлон биш байхгүй юу? Би яг зөвдөд байна уу? Би яг буруудад байна уу? Юу гэхээр надаас гарч байгаа үр жимсийг л харахад болно. За надаас гарч байгаа үр жимс бусадтай харьцуулсан үр жимс. Энэ юусоо биш шүү дээ, тэ? Үгийн дагуу үр жимс. Үгийн дагуу үр жимс. Бурхны өмнө надаас ямар үр жимс гарч байна вэ? Ямар үр жимс гарч байна вэ? Энд чинь харах юм бол за энд чинь хардаа тоол юу? Йотам энэ давхар хэлж байгаа зүйл. Ингэж байгаа. Гедеоны за алуусан 70 хүү. Гедеоны алуусан 70 хүү байгаа. 70 хүүхэд байгаа. Хардаа Бурхны өмнө зөвл амьдарч байгаа. Хардаа Абимелехээр үзэн ядуулж, Абимелехээр алуусан гэхлээр тэ энэ бардам хүн, энэ өөрийгөө өргөмжилж байгаа хүн, энэ хүмүүсийг эсэргүүцээд тэ болж бүтггүй хүмүүсийг хөслөөд эцтэй чулуун дээр тэ энэ хүмүүсийг алж байгаа нь эсэргээрээ ямар хүмүүс байсан болоод энэ хүүхдүүд нь энэ ах トゥ нь ямар хүмүүс байсан болоод за 8 дугаар бүлгээс харах юм бол Израилийн хүүгүүдийг Медианы гараас Гедеон аварж байгаа үйл явдал гарч байгаа. Чөлөөлж байгаа үйл явдал. За гэтэл ингэж байна. Та биднийг захираг. Таны хүүхдүүд ч биднийг захираг. Гэтэл Гедеон юу гэж хэлдэг вэ? Бидний хүүхдүүд ч бидний хүүхдүүд ч өөрийн чинь та нарыг захирахгүй, би ч та нарыг захирахгүй. Харин эзэн та нарыг захирах болно. Тэгвэл Гедеон хүүхдүүдэд юу заасан бэ? Хамгийн дээр эзэн байгаа шүү. Эзнийг өргөмжлөх ёстой. Биднийг захирдаг нь эзэн. Биднийг захирдаг нь бурхан. Өнөөдрийг хүртэл чиглүүлж ирсэн. Өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн. Бурхан намайг захирна. Бурхан намайг удирдах болно. Гэтэл энэ ч Абимелех яасан бэ? Эсвэргээр хардаа Гедеоныг харсан хэрнээ. Үгийг нь сонссон хэрнээ. Мэдэж байгаа хэрнээ. Өргөмжлөх ёстой нэгэн хэн бэ гэдгийг мэдэж байгаа хэрнээ. Израилийг хэн удирдах байгаа вэ? Израилийг хэн хамгаалж байгаа вэ? Мэдэж байгаа хэрнээ. Энд яаж байгаа вэ? Өөрийгөө өргөмжилж байгаа юм. Юу гэхээр байр сууриа бүрэн орхичж байгаа. Байр сууриа бүрэн хайчиж байгаа. Бүрэн хайчиж байгаа юм. Хардаа бид нар итгэлээрээ үргэлж Бурхны тусламжийг авна. Бид нар үргэлж Бурхнаар хамгаалагдана. Бид нар үргэлж Бурхны ёроолыг авна. Бид нар хариултыг нь мэдж байгаа шүү дээ, тийм. За, юу идэх вэ? Юу уух вэ? Юу өмсөх вэ? гэж битгий санаа зов. Оронд нь юу гэдэг вэ? Эхлээд Бурхны хаанчлал түүний зөвхт байдлыг хай. Дараа нь нэмж өгөх болно. Тэгвэл хардаа өг чадах нэгнийг хай. Өг чадах нэгнийг өргөмжил. Тэгвэл дараа нь энэ бүхнийг өгөх болно. Гэтэл энэ ч эсвэргээр Абимелех яасан бэ? Хүчээр тэр бардам сэтгэлээсээ болоод хүчээр бүгдийг өөрөө болоод авч байгаа. Хардаа үр жимс байхгүй хэрнээ өөрийгөө өргөмжилж байна. Хажууд нь амрах орон зай байхгүй хэрнээ өөрийгөө өргөмжилж байна. Өөрийгөө өргөмжилж байна. За та бүхнээс асууя. Даруй хүн дуртай юу? Бардам хүн дуртай юу? За даруй хүн дуртай юу? Бардам хүн дуртай юу? Энд чинь ойлгомжтой байгаа биз дээ. За тэгвэл намайг аварсан бурхан ямар хүнийг хэрэглэх вэ? Ямар хүнийг хэрэглэх вэ? 1-р Коринт номоос харах юм бол за Паул Коринтын ахын дүүсрийг зэмлэж байгаа үйл явдал гарч байгаа. Нэг өргөмжилчихсэн, тэгээд талцчихсан, хоорондоо муудалцаж байгаа юм. За тэгээд та нарын дундгыг шийдвэрлэж чадах 90 цент хүрсэн нэгэн алгуу би нялх хүүхдүүдтэй ярихын адил ярьж байна. Юу гэхээр хардаа өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй, ахын дүүсрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй. За тэгсэн хэрнээ юу вэ? Урд гарцсан явж байгаа. Өмнө гарцсан явж байгаа. 1-2 дугаар Коринт номыг уншаад үзвэл энэ агуулгыг мэдэж болно. Энэ агуулгыг харж болно. Эсвэргээрээ Бурхан ямар хүнийг хэрэглэж байсан бэ? Бид нар Паулыг мэдэн штэ. Фарисеучуудын дундах фарисей. За бүр давуу тал нь юу вэ? Ромын иргэний харьяалалтай. За давуу тал бол байна. Давуу тал бол зөндөө байгаад байна. Гэхдээ Паул тэр бүх зүйлээ хог хаягдал хэрэггүй хог гэд хойно хайчихсан. Юу гэхээр Христийн сайн мэдээнээс өөр зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн.
Паул явсан газар бүртээ Бурханд л найдаж байсан. Паул явсан газар бүртээ Бурхны хүслийг л дагаж байсан. Паул явсан газар бүртээ Бурхан хаашаа явг гин, Бурхан хаана байг гин, Бурхан хаашаа илгээж байна. Хараа дуулууртаагаар Бурхны хүчийг аваад Бурхны хүчинд найдаад явж байсан. Та бүхэн мэдэх агуулга байгаа. Үйлс 16 дугаар бүлгээс харах юм бол Паулын сайн мэдээ тараахыг хүсэж байгаа газар. За энийг харах юм бол Паул ямар дуулууртай нэгэн бэ? Мэдэж болно. Бүр төлөвлөжсөн. Хойд зүг рүү яваад ямар их Бурхны ажлыг хийх болоо. Бүр ажлаа төлөвлөжсөн байж байгаа. Харин Бурхан хаашаа явглээ? Македон руу явуулж байгаа юм. Македон руу. Хараа Бурхны үгийг сонсоод, ариун сүнсний үгийг сонсоод Бурхан намайг тийшээ яв гэлээ. Өөрийн мөрөөдөл, өөрийн төлөвлөгөө, өөрийн хүсэл бүх зүйлээ орхиод Македон руу явж байна. Гэтэл Паулын хамгийн их зовсон газруудын нэг нь Македон байхгүй юу? Тэ Македоны тэр хаваар ямар их хавчигдсан бол, ямар их зовсон бол, бүр алагдангаа алдчихсан удаа ямар их байсан бэ? Гэхдээ тийшээ явсан. Яг вэ? Бурхан илгээсэн учраас, Бурхан яв гэсэн учраас. Тэгвэл хардаа энэ Абимелех зуурах ёстой зүйлээс зуурсангүй, харин хаях ёстой зүйлээс зуурчихсан. Ойлгож байгаа үстэй те? Хаях ёстой зүйл байна. Тэгсэн чинь зуураад байна. За бид нар ингэдэж штэ. ертөнцийн за архин дуртай хүмүүс байдаг штэ тий. Уул нь архийг зуурах ёстой биш, хаях ёстой биш тий. За бараг л дээ ингээд харагдах юм бол за яадгийг одоо дэлгүүрт ороод арх хараад түүгээ нулимсэн ч яадгийг тий. Энэ чи амьдралд жоохон болохгүй уул мөр үлдээгээд штэ. Энэ болохгүй зүйлийг үлдээгээд штэ. Намайг дагуулад болохгүй зүйл хийхээр болохгүй газар руу явж байгаа. Тэ энэ чи орхих хэрэгтэй байдтэй. Энэ чи хаях хэрэгтэй байдтэй. Илүү сайнны төлөө. Гэтэл архин дуртай хүн яадаг вэ? Хаях ёстой зүйлээсээ зураад л байдаг. Юусто чаргууцалдаад байдаг. Шүн сайхан амрыг гэвэл яг хэрэгтэй вэ? Нэг хаях ёстой, тавих ёстой зүйл байгаа шүү дээ, тэ? Юу тавих ёстой вэ? Нэг юмыг ингээд тавих ёстой байхгүй юу? Юунаас болоод маргааш нүд дулаагаад, юунаас болоод маргааш нь ундаж чаддаггүй юм болоо. Хардаа ахын дүүсэр хоорондоо ойлголцохгүй байгаад байна. Нөхөрлөлд амар тайван биш, сэтгэл жоохон тавгүй тухгүй байгаад байна. Би яах ёстой вэ? Хаях ёстой зүйлээ хайж чадахгүй, зуурах ёстой зүйлээ зуурж чадахгүй. Энэ дотор нэг зүйл байгаад байгаа учраас юу вэ? Хайж чадахгүй байгаа учраас, зуурж чадахгүй байгаа учраас одоо амар амгалан байж чадахгүй байна. Нөхөрлөөс нэгүсэл, тайвшрал, тайтгал авч чадахгүй байна. 6 дугаар номон дээр дайснаа хайрл гэж байгаа. Дайснаа хайрл гэж байгаа. 6 дугаар номон дээр хэрвээ өөртөө хийсэн үүлийнх нь хариуг хийснийхэн дагуу би хариуг нь өгнө гэвэл эзэн юу вэ? Тэ шатаж буй нүүрсэж авах болно. Тэр галыг ч авах болно. Гэхдээ тийжээс харах юм бол за Библиэлд Ром номон дээр ч гэсэн гарч байгаа. Дайсан чин өлссөн бол, дайсан чин тэгсэн бол гэж байгаа шүү дээ. Бурхан миний дайсан биш, дайсан чин гэж байгаа. Өөрийн чин дайсан, өөрийн чин дургүй хүн, өөрийн чин үдэн ядаад байгаа хүн, өөрийн чин. Миний сэтгэлийг л зовоогоод байгаа. Тэ? Миний сэтгэлийг л зовоод байгаа мó? Эсвэл би өөрөө зовоод байгаа мó? Хараа, угаасаа тэр хүн муу хүн юм уу? Эсвэл миний хувьд тэр хүн муу хүн юм уу? Хараа, хаях ёстой зүйлээ хаях биш, зуураад байна. Зуурах ёстой зүйлээ зуурах биш, хаяхгүй байгаад байна. Юу хаяад байна. За хамтдаа дуулал 34 дэх бүлгийг гаргаад нэг үг харъя. 14-ийг хамтдаа уншнаа. Муугаас салж сайныг үйл юг хай, юг мушиг гэж байгаа вэ? За тэгтээ өмнө нь юу гэж байгаа вэ? Муугаас салж сайныг үйлд гэж байна. Салах ёстой зүйл байна. За манай залуучууд энэ үгийг мэднэ үстэй те. Арай мэдэхгүй хүн байхгүй бах та. 2 дугаар Тимот 2-ын 22. Ямар үг гардаг вүлээ? За ганцхан хүн тэнцээ бутнаад ах юм. Тий. Тийштэй. Залуу насныгаа дур хүслүүдээс эвтэйхэн хол гэж байгаа биш. Бүр зүгт гэж байгаа юм. Залуу насныгаа дур хүслүүдээс зүгт. Эсвэргээр дараад нь юу вэ? Зуурах ёстой зүйлийг нь хэлж байгаа. Зуурах ёстой зүйлийг нь. Тэгвэл хардаа энэ ч гим нүглээс, энэ ертөнцийн зүйлээс, миний сэтгэлийг зуураад байгаа зүйлээс энэ ч зүгт гэж байгаа юм. Зүгт. За өмнө нь за нэг чуулганд нөхөрлж хагаад
За одоо үнэхээр Бурхныг хайрладаг нэг ах байсан. За тэгвэл хаяа алга болчихно. За хилзээ алга болдог вэ гэхлээр ингэчгүйдээ алга болчдөг. Нэг гимшээд, харамсаад, зовоод. За тэгээд мэдгүй одоо ахын дүүс нарыг мартцсан гэж боддог юм уу? Намайг мартцсан гэж боддог юм уу? Хэсэг хугацааны дараа хүрээд ирнэ. Яг гоо жохоо санаа зовж байгаа ч гэсэн за яадаг ч гэсэн хүрээд ирнэ. За тэр үйл явдал хэд хэдэн удаа одоо нөгөө давтагдсан байхгүй юу? За тэгээд нэг удаа нөхрөлөд ярилцаад үзсэн чи ерөөсөө тийм байгаа юм. Гэрээсээ гараад чуулган руу ирэх тэр замд нь нөгөө өмнөх найзууд нь байгаа байхгүй юу? За тэр найзуудаа нэр өгцөн. Манай архины найзууд гэж байгаа байхгүй юу? Би өгж байгаа нэр биш, өөрөө тэгж байгаа юм. За тэгэл өстөө нэрээ тэгэл би баригдчих юм а гэж байгаа юм. Тэгэл намайг зуураад л тэгэл намайг ятгаад л тэгэл би нэг жоохон гээл тэгэн гутаа тэгээ явчаад ах юм а. За тэгэл хэлсэн. За тэгвэл та тойроод явал та гэсэн чинь за тойрох юм бол эн чинь баг 2 3 дахин тойрно штэ. Миний хөл гэдэлтэй би настай хүн гэл. За үнэхээр та хүсэж байгаа бол үнэхээр зүгтгийг хүсэж байгаа бол тойроод ир. Гэтэл нэг удаа хийгээд үтсэн, 2 удаа хийгээд үтсэн, 3 удаа хийгээд үтсэн болж гин. Яаж байгаа вэ? Зүгтах ёстой зүйлээсээ зүгтэж байгаа юм. Зуурах ёстой зүйлээсээ зуурж байгаа юм. Сургаалт ус 7 дугаар бүлэг дээр за нэгэн хүн гэж байгаа. За гэрийн цонхны сараалжаар хартал гинэн томоогүй залуучуудын дундах ухар мөчөд нэгэн залууг би харлаа. Юу гэхээр гинэн залуучуудын дундах ухар мөчөд гэдэг нь юу вэ? Одоо жоохон юм бодохгүй тэнэгдүү гэсэн үг байхгүй юу? Ухар мөчөд залуу юу ч бодохгүй. За гэтэл ардаа тэр имийг мэдэж байгаа юм. Тэгээ нөхөртөө гэдгийг нь мэдэж байгаа. Асуудалтай гэдгийг мэдэж байгаа юм. За очих юм бол бүр баларна гэдгийг мэдэж байгаа юм. За гэхдээ өчийн бүрийнхий харанхуугаар шөнийн харанхуугаар нууцаар тэр имийн тэр им рүү очдог замыг хөндлөн гараад очиж байгаа юм. Юу гэхээр гэрлүүгээ явдаг замыг өнгөрөөд тийшээгээ явчихж байгаа юм. Ийшээгээ явах ёстой байтал ийшээгээ явчихж байгаа юм. Чигээр явчихж байгаа юм. Юу гэхээр хаях ёстой зүйлээ хайж чадахгүй бол хардаа орхих ёстой зүйлээ орхиж чадахгүй бол Филиппой номдэр Паул за өмнө нь ололт байсан гэсэн тэр бүх зүйлээ Христийн төлөө гарц хохирол хэмээн тооцоод зүгээр хайчихсан. Хог гэд хайчихсан. Хардаа тэр Паулын хайсан зүйл хардаа тийм хэрэггүй зүйл ерөөсөө биш байхгүй юу? Хэрэгтэй зүйл мэдлэг байна. Тэр өндөр байр суурь байна. Тэр үнэхээр ертөнцийн сайн байр суурь байна. Гэхдээ түүнийг орхисон, түүнийг хайсан. Яагаад орхисон бэ? Яагаад хайсан бэ? Илүү сайнны төлөө. Илүү сайнны төлөө. Юу гэхээр илүү сайныг хийхин тулд, илүү сайнны төлөө эцсэх хүртэл явахын тулд тэр зүйл надад саад болно. Хардаа тэрнтэйгээ би зурлаад байх юм бол, энэнтэй би зурлаад байх юм бол за нэг залуу манай чуулганд нэг ийм залуу байгаа. За пис рүү явдаг байжгаад одоо писийг бүр үзэн яддаг болсон нэг залуу байж байгаа. Замдаа баригдсан байхгүй юу? За манай чуулган дээр очиж үзсэн бол мэдж байгаа та. Манай чуулган байна. Яг өдөөс хараад пис байж байгаа юм. За гэтэл ингэж байгаа. За одоо нэрийг хэлчих юм бол бас очиод чи тэгсэн юм уу гэж магадгүй. За тэр залуу одоо яаж ийн? Ер нь тоглож гин үү? Хаяа нэг тоглолцож байгаа бах те гэсэн чинь ингэж байгаа. Би нөгөө юугаа устгацсан. Юугаа гэлээ? Нэг тоглоход бас нэг юм байд юм шиг байлээ. Тэрийг устгацсан. Утсан дээр байсан бүх тоглоомоо устгацсан. Одоо би ийшээ явъя гэсэн сэтгэл төрөхгүй байгаа. Юу гэхээр хэрвээ байсан бол яг бол хэрвээ тэр нэг нууц газар хадгалсан бол яг бол за өнөөдөр цайхан нэг стрессээ тайлчихгээл явчихна гэсэн үг байхгүй юу? Тэр цаг яадаг вүлээ? 10 минут нь 30 минут цаг баг өдөржингөө болчихно. Юу үг сонсох цаг, юу нөхөрлөх цаг бүгдийг устгачихсан. Тийм л учраас юу вэ? Нөхөрлөлтөө баяр хөөртөө. Үг уншихдаа ямар сайхан байх болоо. Үг сонсоод үзтэл миний даваад гарчихсан зүйл байгаа. Миний зоригтойгоор хайчихсан зүйл байгаа. Хардаа тэрийг мэдгэд тэр хүнд ямар сайхан байх болоо. Ямар амар тайван байх болоо. За ингэдэж штэ. Яагаад би үгээр хатгагддаг юм бол? Яагаад үг миний сэтгэлийг тавгуурхдах юм бол? Үг сонсохоор нэг тавгүй санагдаад байдаг юм болоо. Хатгагдана гэдэг чинь яаж байгаа гэсэн үг вэ? Ингээд хатгагдаад штэ те. Хайрлах чадахгүй нэг юм бол хатгагдаад л те. Хайж чадахгүй нэг юм бол заавал зүүлээ гэл ингээд хатгагдаад л ер нь ингээд
нүдийг харахад мэдэгддэг байхгүй. За хайцсан юм байна, хайж чадаагүй юм байна да гэл. За тэгэл инээ дээрээ бариад өгчдөг зүйл байна бас. Нэрээ би тэрийг нэрээ гэл. За нэг юм байгаад ах шиг байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл хардаа хайцсан бол юу вэ? Зоригтой. Хардаа эцсээ хүртэл эзний төлөө амьдрж байна. Зорин байдалтай баяртайгаар эзэнтэй уулзах болно. Эзний өмнө ирэх болно. Гэл хардаа Абимелех яасан бэ? Хаях зүйлээ хайж чадаагүй. Тэр бардам зангаа хайж чадаагүй. Хардаа өргөмжлөгтгийг хүсэж байгаа тэр сэтгэлээ хайж чадаагүй. За тэр сэтгэлээ гүйцээхийн тулд, тэр хүслээ гүйцээхийн тулд хүн юу хийж болох вэ? Юу хийдэг вэ? За энэ хардаа ээжийнхээ за эхийнхээ одоо овог дээр очиод өөрийнхөө талд оруулаад за тэгээд алтыг цуглуулж байгаа юм. За тэр алтаараа үл бүтэх хүмүүсийг цуглуулж байгаа юм. Өөрийнхөнтэй тэр болохгүй бүтэхгүй санааг биелүүлэх. Хардаа гин нүгэл гэдэг маань ил тод хийгддэг юм биш. Миний сэтгэлийг зуурдаг зүйл, миний сэтгэлийг Бурханаас холдуулдаг зүйл ил тод хийгддэг юм биш. Нууцаар тэ харанхууд. За энэ зааланд ер нь уцаар оролдоод сууж явах хүн байна уу? Юу байхгүй үсттэй те. Эсрэгээр нууц өрөөнд ороод хинж байхгүй өрөөнд орох юм бол гэртээ байх юм бол гэртээ ганцаараа байх юм бол энэ өөр асуудал. Юу гэхээр нууцаар үйлдэгддэг. Ийм учраас юу вэ? Муугаас салж сайныг үйлд. Тэгээд юу вэ? Амар тайвныг мөшиг гэж байгаа юм.